Хүрлийн дарга гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 1-р сарын 24-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хилцэх хэлцүүлгийг төрийн байгуулалтын байнгаараа 2025 оны 4-р сарын 23-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль санаачлагч уг хуулийн төслийг Монгол Улсын үндсэн үйл заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах, сэтгүүл зүүн хараат бус бие даасан ил тод байдлыг хангах, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын эрх зүйн үндсийг тогтоох замаар олон ургалж хариуцлагатай хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй гэж хууль санаачлагч үздсэн бөгөөд хуулийн төслийг депарламент цэгийн цахим системд байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Улсын их хурлын хамгийн газраас Монгол Улсын их хурлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46-гийн 5-ын 5 дахь заалт, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34-ийн 1 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслийг хилцэх хэсэг хилцүүлэг явуулахын өмнө хууль зүйн дүгнэлт гаргаж байнгын ороонд танилцуулсан болно. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хилцэх үед улсын их хурлын гишүүн эс зулбахаар сэтгүүлч мэдээллийн их сурвалжаа нууцлах хэрэгтэй болсноор гарах үр дүн, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг радио телевизийн талаар зохицуулалт төсөлд туссан эсэх улсын их хурлын гишүүн Ц сандаг очир улсын их хурлын хамгийн газраас төсөл гаргасан хууль зүйн дүгнэлтийг хууль санаачлагч хилцүүлэхийн аль шатанд ямар арга хэмжээ авах талаар төрийн байгууллага төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд дэргэдээ хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа явуулах бүтцийн нэгжгүй болох эсэх үүнээс үүсэх сүр дагавар үр дагаврын талаар илт худал мэдээлэл, ташаа мэдээлэл гэсэн ойлголтуудын ялгаа заагийг тодруулах, илт худал мэдээлэл түгээхэд ноогдуулах хариуцлага, ташаа мэдээлэл гэдэг нь хууль зүйн ямар агуулгыг илэрхийлэх талаар хамт өргөн мэдүүлсэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтаас бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй хүндэтгэлтэй хандлагатай холбоотой эсхийг хасах болсон хууль зүйн үндэслэлийн талаар улсын их хурлын гишүүн Б. Инк 2 хамт өргөн мэдүүлсэн эрүүгийн эерэг хан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд гэрчийн мэдүүлэг авахд эрүүгийн хуулийн 19-р бүлэг болон 29-р бүлэг зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоох зорилгоор сэтгүүлчээс мэдүүлэг авч болохгүй хязгаарлалтыг хилцүүлгийн шатанд наривчлан зохицуулах боломжтой эсэх. Улсын их хурлын гишүүн Д. Инх төвшин хэвлэл мэдээллийн салбарын зах зээлийн хэмжээ, үүнээс төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хэвлэл мэдээллийн чиглэлээр зарцуулдаг зардлын талаар, агуулгын хяналтын хүрээнд нийгмийн сүлжээний ард ажилдаг алгоритмын талаар мэдээлэлтэй эсэх. Улсын их хурлын гишүүн П. Сайн зориг хуулийн төслийг хилцхийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд төслийг хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай болон хэвлэл мэдээллийн байгууллагын тухай хуулийг салгаж боловсруулан өргөн мэдүүлэх байсан эсэх. Хэвлэл мэдээллийн ёс зүйн гомдол маргааныг шийдвэрлэх хүрээнд хэвлэл мэдээллийн арбитрийн зохицуулалтын талаар, их сурвалжаа нууцлах хүрээнд ямар тохиолдолд нууцлах нээлттэй болох талаар улсын их хурлын гишүүн О. Номин Чимэг чөлөө сэтгүүлчийг бусад нийтлэл контент бүтээгч иргэдээс хэрхэн ялгах, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын үйл ажиллагааны төрлийн талаар, хэвлэл мэдээллийн байгууллагын болон бусад контент бүтээгчийн олон нийтийн телевизээр гарах мэдээ, контентын тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр төсөл тодорхой зохицуулалт туссан эсэх талаар асуулт асуулж хариулт авсан болно. Мөн улсын их хурлын гишүүн Б. Инк 2 хууль шүүхийн өмнө эрхтгш байх болон эрүүгийн процессын хуулийн уялдаа холбоог хангах хүрээнд хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн эрүүгийн эерэг хэн шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль зүйн байнгын ороогоор хилцүүлэх, улсын их хурлын гишүүн Сайн зориг үнэн зөв мэдээлэл авах иргэдийн эрх ашгийг хангах, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага дэргэдээ арбитртай байх нь зүйтэй талаар улсын их хурлын гишүүн Сандаг очир төрийн байгууллага үйл ажиллагаагаа сурчлах хүрээнд зарласан сонгож ялгаруулалтанд жижиг хэвлэл мэдээллийн байгууллага редакцууд оролцож чадахгүй болох, цөөн тооны монопол хэвлэл мэдээллийн байгууллага үүсэх эрсдлээс сэргийлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх зохицуулалтыг хасах асуудлыг хилцүүлгийн шатанд анхаарах, улсын их хурлын гишүүн Лодо Самбуу хуулийн төслийг хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хэвлэл мэдээллийн байгууллага тэдгээрийн хүрээ хязгаарыг тогтоох, оролцоог хязгаарлах бус хэвлэл нийтлэх эрх чөлөөг хангахад төслийн зорилгыг чиглүүлэх, төрийн оролцоог хэвлэл мэдээллийн зах зээлээс салгах, илт худал мэдээлэл тараах гүтгэхтэй холбоотой зохицуултыг эрүүгийн хуулиас хасах зэрэг саналуудыг тус хэлсэн болно. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ийн 11 дахь хэсэг, байнгын орооны хуралдаанаар хуулийн төсөл түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих
эсэх асуудлаар ил санал хураалт явуулна гэж заасны дагуу санал хураалт явуулахад хэвлэл мэдээллийн эрхчлөлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үжил баримтлалын хүрээнд хэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн уралдаанд хэлцүүлэх зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ хэвлэл мэдээллийн эрхчлөлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль хүчингүй болсон тооцох тухай, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зөрчин шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хилцэх талаар төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.